Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаад Улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Сонон Пилэг урьж оролцуулахаар түүний өрөөний үүдэнд байна. Туслахаас нь асуусан өрөөндөө байна. Хамтдаа ороод санал тавьд үзье. Сайн байна уу та? Таны ажлыг сурвалжлая гэж ороод ирлээ. Бид таны ажилд ямар нэгэн саад болохгүйгээр ер нь бол та бас өнгөрсөн хугацаанд 2 салбарыг удирдах байлаа. Дээр нь одоо байнгын хороог удирдах байна. Мөн улсын их хурлын бүрэн эрхийнхээ хугацаанд ямар ажлыг хийж бүтээвэ гэд сонирхоод ирлээ. Та сурвалжлуулах юм боломж байгаа болов. Бид таны ажилд саад болохгүй. За баярлалаа. Ажил саад болохгүй гэдэг чинь маш чухал байна. Тэгэхээр ажил саад болохгүй үйл ажиллагааг энэ ялангуяа манай байнгын хорооны үйл ажиллагаа, их хурлын үйл ажиллагаа бусад асуудлыг бас ард иргэд хүрэх талаар ажиллаж байгаад хүлээж авч байна. Энэ саналыг ажиллах бэлэн байна. За өнөөдөр байнгын хорооны хуралтай 14 цагаас одоо удахгүй 14 цаг болох гэж байна. 25 минутын дараа байнгын хороо хуралд болохоор гарах гэж байна. За өнөөдөр байнгын хороо бас олон чухал асуудлуудыг хэлцэж байгаа. Манай аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо маань улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг хэлцдэг. Мөн гадаад бодлогын асуудлыг хэлцдэг. За өнөөдөр хуралдах байгаа гол асуудал бол гадаад орнууд сууж байгаа элчин сайдуудыг эргүүлэн татах. За бус томлох тийм хүмүүсийн талаар ярилцах гэж байгаа. Тэгээ одоо бэлтгэлээ бацаагаад орж ирж байгаа хүмүүсийн анкетыг танилцж байна. Тэгээ бусад асуудалтай танилцаа сууж байлаа сая. Таны өрөөнд ороод ирсэнийх өрөөтэй хурдан хугацаанд танилцуул болох болов? Болов яах вэ? Жилээтэй шүү дээ. За энэ 16 он гал сар би аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар томилогчээр энэ өрөөнд ажиллаа явуулж байгаа. За эрчим хүчний салбарын нэгдсэн системийн зураг байна. Энэ бол эрчим хүчний сайд хүний бол байнга л одоо өрөөнд нь байж байгаа энэ зурган дээр масштаб дээр байнга ажиллаж байгаа стратегийн зорилтуудыг гаргаж идэг. Энэ зурган дээрийн бүх юунуудыг бол 2025 он хүртэл багтаасан энэ зураг байгаа. Эрчим хүчний салбар яаж хөгжих вэ? Ямар суугамшилжээтэй болох вэ? Аль баг хүртэл эрчим хүч түгээх вэ гэдэг асуудал ч гэсэн багтсан байгаа. Энэ улаан цагаан зураасаараа тэмдэглэсэн байж байгаа. Тэгээд цаашдаа эрчим хүчнийг экспортлох Монгол улсад одоо ер нь валютолох, мөнгө олох их усүртэй ийм шугамудаа бас төрсөлсөн байгаа. Энэ бол 500 киловаттын том шугамыг хятад руу одоо бид нар бас төлөвлөж өгсөн. Цаашдаа бол 2020 оноос цаашаа эрчим хүчийг бид нар дотооддоо зөвхөн үйлдвэрлэлд хэрэглэдэг биш. Цаашдаа зарнаа гэсэн ийм төлөвлөгөөтэй ийм том шугам улаан зураас тодоос тод харагдж байгаа. Энэ зурган дээр бол ийм одоо зургууд байна. Зурган дээр за салбарын сайд ажиллаж ирсэн хүний хувьд бол энэ зураг бол бас ингэж байж байгаа. За энд бол би ер нь түүхэн одоо дурсгалтай агшнуудаа энэ зургууд бол улсын их хурлын гишүүнээр сонгогдоод гар үсгээ зурж байгаа зураг байна. Сая 12 оны зураг байна. Монгол улсын ерөнхийлөгч тангараг өгүүлж ирсэн зураг байна. За 2006-аас 2008 оны хүртэл ажилласан засгийн газрын хамт байсан нөхдүүдийн зураг байна. Нэггээр хэлбэл Мянган Энхолдын засгийн газарт ажиллаж ирсэн энэ бүрэлдэхүүний зураг байна. За дараагийнх нь бол Алтуугийн засгийн газарт ажилласан 12-аас 14 оны 10 сар хүртэл ажилласан засгийн газрын бүрэлдэхүүний зураг байна. Энэ ерөнхий сайдаас тамгаа авч байгаа. Тэр үед Эрдэс баялаг эрчим хүчний яам гэж байсан. Тэгээ хуучин хаягаараа үлдсэн байна. Эрчим хүчний сайдаар тамгаа хүлээж хамлагдаад тамга хүлээж авчихсан зураг байна. Энэ зураг бол Батлан хамгаалахын сайд болоод Энхолд ерөнхий сайдаас тамга хүлээж авсан зураг байна. За энэ бол манай шудраг ус эвслийн бүлгийн гишүүдийн зураг. Энэ манай ангийнхны зураг их хурлын гишүүдийн. Ийм л одоо товчхон зургууд байна да. Манай намын далбай Монгол улсын төрийн далбай ирэнгээ зэрэгцсэн орч байна. Иймэрхүү байдалтай л одоо үйл ажиллагаагаа явуулж байна да.
та энэ салбарт ажиллаж байсан болохоор их ойрхон байгаа хэл та тий. За тэгэлгүй яг энэ салбар би ч одоо урд нь бас энэ байнгын хорооны гишүүн байсан. Төрүүч их хурлд ажиллаж байхдаа. Тэгээд энэ байнгын хорооны үйл ажиллагааг бас гадарлана. Ялангуяа манай аюулгүй байдал гадаад урлагийн байнгын хороо бол аюулгүй байдал чиглэлээр бол маш их ажилладаг. Аюулгүй байдалд маань Батлан хамгаалах салбар маань ордог. Би өөрөө бол Батлан хамгаалах салбарын сайдаар ажиллаж байсан гэхээс илүү энэ сургуулийн төгссөн. 84-өөс 88 онд энэ сургуулийг дүүргэсэн. Хүний хувьд бол нэгээр хэлбэл бакалаврын өмсч өссөн хүний хувьд бол маш сайн мэднэ л дээ. Ер нь бол цэргийн амьдралыг бол ер нь багаас нь мэднэ. Өндөр шат сайд хүртэлх энэ бүх шатуудыг бараг мэдх юм байна. Яг тэгвэл сонсогч байна гэдэг маань өөрөө бол казармаар амьдарчсэн тэр үед бол 4 жил казармаар амьдрал цэрэг хүн ямар байдгүй яг л цэрэг хүний байдлаар амьдарч хоолыг идэж хувцсыг өмсөж тэгвэл ажиллагаанд орж явсан болохоор их сайн мэднэ. Тэгээд салаа салбарын захирчаар ажиллаж байсан. Салааны захирчаар ажиллаж байсан. Тэгээд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан гэхээр бол бүх шатнд үндсэндээ л ажилласан гэсэн үг. Ер нь бас энэ сайд хүний ажил, байнгын хорооны даргын ажил гэхээр ялгаатай юу? Аль нь арай илүү ачаалттай байна? Мэдээж сайд дөө. За мэдээж өдөр тутмын үйл ажиллагаанд сайдтай холбогдохгүй ажил гэж ерөөсөй байхгүй. Тэр салбар Батлан хамгаалахын салбар гэх юм бол Батлан хамгаалахын тэр сайд хүн бол бүх л үйл ажиллагаанд нь орох ёстой, орж мэдж явах ёстой. Ороод үйл ажиллагаа өдөртөхгүй шүү дээ. Тэр болгон бодлогын хувьд бол тэгэхээр бол ачаал бол мэдээж их. Байнгын хороо бол яг хөтэ энэ салбарын эрх зүйн бодлогуудыг боловсруулж байна. Бодлогыг боловсруулж байна. Хувьд бол бичих цаастаа жоохон зурлдана. Гэхдээ өөрөө зурлднахаас илүү энэ салбарт энэ манай байнгын хороонд олон жил болцсон. Том референтүүд байна. Туршлагатай том зөвлөхүүд байна. Манай томоохон генералууд ч энэ салбар дээр ажиллаж байна. Зөвлөгөөгөөд тийм болохоор бол бодлогын хувьд бол бид нар бас ажиллахад арай дөхөм. Ажлын алба маань бас хүчтэй чадaltaа гэдгийг бас хэлэх гэж байгаа. Хэлхийг хүсэж байгаа. Өглөө тань хэдэн цагт ажил дээр ирээд хэдэн цагт ажиллаа дуусгаад харж байна? За ер нь бол яг ачаал багтаа бол арай ороох ер нь 10 цагт. За их хурлын чуулгантай байнгын хороотой оролтын өдөр бол 9 цаг ихтэл ирж байгаа. Тэгээд ер нь бөглөрлөө шалтгаалаад ер нь маш эрт тусахыг шаардж байгаа. Манай гэрээс өгөх заримдаа бол нэг цаг гаруй явна шүү. Ороо буцаад ажилдаа харах ч гэсэн ер нь ойролцоогоор нэг 30-аас 35 минутыг ер нь очих хурлаасаа өмнө төлөвлөхгүй бол болохгүй. Өнөөдөр бол би бас харьцангуй гайгүй нам эвсдийн бүлгүүд өнөөдөр хурлдах хэвээр 11 цагаас би 10 цаг ихт ажил дээр ирсэн. Иймэрхүү л байдалтай. За байнгын хорооны хуралд орох уу? За тэгээ байнгын хорооны хурлууд 14 цагаас болсон байна. За эрт сүрдсэн байна. 2016 оны 1 сарын 28-ны хуралдааныг нээснэ мэдэгдэе. За өнөөдөр 3 асуудал хэлсэн. Элчин сайдуудыг эргэн татах, томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг зөвшөлдсөх. Хоёрдугаар Монгол улсад гадаад зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай улсын их хурлын тогтоолын төсөл. 3 нууц асуудал. За хэлцэж байгаа асуудалтай холбогдвол санал хэлэх гишүүд байна уу? За алга байна. Асуулт алга байна, санал алга байна. За хэлцэх асуудлыг оръё. Элчин сайдуудыг эргэн татах томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн санал. Ажлын хэсгийг танилцуулъя. Цагаан Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга Профессор гадаад хэргийн сайд, амар төвшин гадаад хэргийн яамны бодлого төлөвт зохицуулалтын газрын захирал, тэгш жаргал яамны захиргааны удирдлагын газрын захирал, за нэр дэвшигчид Дамбын Ганхыг, Сүрэнгийн Цогт гэрэл, Зэнямэдрийн Батбаяр, Цэрэн доржийн Жамбал дорж цагаан даргаыг өрж байна. Танилцуулах нэгдэг. Монгол улсаас гадаад суугаа элчин сайд нарыг эргүүлэн татах асуудлаар санал хураалт явуулна. За энэ санал хураалт хүн нэг өөр дээр болохгүй бүгдэнд
гишүүдийг нэгдсэн санал хураалтаар явуулах юм байнамаа. Монгол улсаас Бөгд наймд хятад ард улс суугаад онц сүгээд бүрэн эрхэд элчин сайд Сэтэн Жавын Сүхбаатар Бөгд наймд Галжин Солонгос ард улс суугаад онц сүгээд бүрэн эрхэд элчин сайд Мань Бадрахын Гамболд Монгол улс суугаад онц сүгээд бүрэн эрхэд элчин сайд Төгс Жаргалын Ганди Бөгд наймд Итали улс суугаад онц сүгээд бүрэн эрхэд элчин сайд Шижээгөөгийн Одон Баатар нарыг тус эргүүлэн татах сандыг дэмжих гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. За дараагийн 3 дугаар асуудал энэ нууц асуудал байгаа. Хаалтаа горимж шилжүүлэх хэрэгтэй байна. 1000 орооны. За бэлтгэл ажил хангах юм байна 5 минут. Байнгын хорооны эрцэг бүрдүүлэх жоохон хүндрэлтэй байна. Байнгын хорооны даргын ажлын зовлон юу вэ өнөөдөр? За яг өнөөдөр гэх юм бол эрц бүрдэх гэж нэлээд бодлоо 30-аад минут боллоо. Энэ бол байнгын хорооны даргын зовлон гэвэл том утгаар ярих юм бол энэ аюулгүй байдал гадаад бодлоготой холбоотой том асуудлуудыг Монгол улсын үндэсний аюулгүй эдийн зөвлөлтөд хамтарч томоохон бодлогын шийдвэр гаргах гэх томоохон ажлууд хийлтэй. За өнөөдрийн бол гишүүдийн нэг эрц ирэхгүй энтергэл нэг том зовлон биш л дээ гэж хэлмээр байгаа. Одоо энэ 7 хоногт бол яхаа аргагүй нь улс төрийн хүрээнд маш халуун сэдв бол засгийн газрыг огцруулах байх шүү дээ. Танай намын бүлэг эвсэл одоо засгийн газарт орж ажиллаж байгаа мөртлөө засгийн газрыг огцруулах дээр бас конф дарна гэд байж байна. Ер нь энэ та энэ улс төрийн нөхцөл байдлыг юу гэж харж байгаа юм? Засгийн газар доктортой ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа юм уу? Эсвэл хариуцлагатай хацууд огцрох хэрэгтэй гэж үзэж байгаа юм? За мэдээж алдаа гаргасан бол хариуцлага тооцох ёстой. За өнөөдрийн үндэслэл гаргаад байгаа 19 гишүүний асуудлыг ингээд аваад харахад бол засгийн газрын огцруулах үндэслэл болж чадахгүй л гэж үзэж байгаа юм. Гишүүний хувьд бол. За манай эвслийн бүлэг бол 10 хүнтэй. За 7 нь засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэдэг дээр нэгдсэн. Нэгвэр хэлбэл эвслийн бүлэг хуралдаад олон дийлэнх болохоор санал хураагаад дийлэнх олонх нь засгийн газар огцруулах шаардлагагүй гэж ütсэн. 3 гишүүн бол огцруулах шаардлагатай гэж ütсэн. За тэр гуравтаа бүлгийн шийдвэрээ дагахыг анхааруулсан. Бүлгийн шийдвэрийг та гурав бүлгийн шийдвэрийг дагараа гэдэг зөвлөмж хөргүүлээд 7 нь бол дэмжснээр манай бүлгийн хурал өндөрлсөн байгаа. Тэгээ өнөөдөр засгийн газрыг огцруулах асуудлыг өнөөдөр яригдах бах. Манайх ямар ч гэсэн эвслийн бүлэг бол огцруулахгүй гэдэг версион дээрээс санал өгөөл оролцоод өгөө хэлээд явах бах. Тэгэхээр таныг бас нэг намын тухай асуучих гэж бодож байна. Өнгөрсөн 7 хоногийн чуулганы хуралдаан дээр улсын хурлын дарга хэлэхдээ одоо инх сайхан гэдэг хүн засгийн эсрэг юм яриад байвал хөөх хэрэгтэй, явуулах хэрэгтэй. Монгол ардын намтай нийлгэж байгаа гэсэн гэдэг юм иймэрхүү мэдээллүүдийг улсын хурлын дарга хийгээд исэн л та чуулганы хуралдаан дээр. Ер нь танай нам цаашдаа одоо ямар нэгэн намтай нийлсэн, нийлнэ гэж яригдж байгаа юу? 2016 оныхоо сонгуульд хэрхэн орох вэ? За одоо ярихад эрт байна. Гэхдээ бид нэр 12 онд шударгаас эвсэл Монгол ардын өмсгөлд нам, үндэсний алчс нам орсон. Энэ эвслээрээ байж байгаа. Энэ эвсэл маань одоохондоо бол таранч гэдэг юм. Энэ эвсэл маань ондоо намтай нийлэх асуудал хараахан яригдаг байгаа. Ийм болохоор одоо хэлэхэд эрт байна. Тэгээ цаг хугацаа яаж өнгөрөх үү? Цаг хугацаад ямар хөө байдалд хүрэх би одоо сайн хэлж мэдэхгүй. Сонгуулийн юм бол ямар нэгэн байдлаар томоохон эвсэлж болж магадгүй. Тэр асуудал одоо хараахан ярихад эрт байна гэж хэлмээр байна. Танай нам одоо засгийн газарт орж ажиллаад мөрийн хөтөлбөрөөр ер нь хэр биелүүлсэн гэж үзэж байна. За ер нь тэгээд шударгаас эвслийн бүлэг бол засгийн газарт ажиллаж байгаа. Шударгаас эвсэл энэ 12 оны улсын хурлын сонгуульд ялд байгуулаагүй. Гэхдээ манай ард иргэд бол 20 гаруй хувь санал өгсөн. Тэгэхээр бид нэр мөрийн хөтөлбөрөөр биелүүлнэ гэж дүгнүүлнэ гэдэг асуудал бас байхгүй гэдгийг хэлэх гээд байгаа. Ардсан нам олонх болсон. Олонх бүрдүүлж байгаа, засгаа бүрдүүлж байгаа. Мөн засагтаа бид нар хамтраад ажиллаж байгаа. Тэгээд гэвч одоо манай нам мөрийн манай танах гэх юм байхгүй. Улс орныхоо өмнө тулгамж байгаа асуудлуудаа шийдэж явж байгаа. Ард иргэдийнхээ өмнө намлсан мөрийн хөтөлбөрүүд аль намууд тодорхой хэмжээнд л шийдээл явж байгаа. Энийг бол тэдний хувийн бил, нийтийн хувийн бил гэдэг янз бүрийн тоо харуулад байна л дээ. Би тэрийг тоо харах хэрэг их дурггүй. Ард иргэд өөрснөө л дүн тавина. Бид өөрснийхөө хувийн коэффициенттэй дүн тавиад байх нь эрт байхаа гэж бодож байгаа. Зохимжгүй асуудал. Танилцах нэвтрүүлгийн маань энэ удаагийн чочноор улсын хурлын гишүүн Сонин Пил оролцож байгаа. Тэгэхээр Сонин Пил гишүүний хувьд бол 2012-оос 2014 онд
эрчим хүчний яамны сайдаар ажиллаж байсан. Тэгэхээр энэ одоо яаманд байхдаа нэлээд тийм томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн байгаа тодруулах юм бол ер нь бол эрчим хүчний салбарт 30 жилийн хэмжээнд хийгдээгүй ийм хөрөнгө оруулалтуудын ажлууд хийгдсэн. Тухайлах юм бол дулааны 3 дугаар цахилгаан станц, дулааны 4 дугаар цахилгаан станц дээр өргөдөгчлийн ажил, мөн Амгалангийн дулааны цахилгаан станц шинээр ашиглалтанд орсон гэдэг салбарын хүн биш юмаа гэхэд бас яг энэ салбарын хүн шиг ийм бүтээн байгуулалтуудыг хийж чадсан гэж энэ салбарын нонцлт юм билээ. Багасаа юм хөдөлмөрийн амт шиг бол үдсэн гэж ойлгож байна. Манай аав ээж хоёр хоёлаа олох шаардлага өндөртэй ийм хүмүүс байсан. Бээр нь одоо ингээд их 2 удаа парламент сонгож чинь бээр нь одоо хүнтэй муудалцсан самдгүй маа. Би ч идэ тулж чуулган дээр зөндөө аль хэрэлдэхин тэргэх гişүүд байдаг л да. Тэгээ би эргээд утсаж ирнэ. Яг тэ би ч идэ тулж хэрэлж байгаагүй юм билээ. Монголын үндэсний ардчилсан нам ер нь хүмүүс нь зарим нь гараад ах юм. Одоо ер нь яг хичнээн гишүүнтэй байна. За их хурлд ярьж гинөө ер нь бол нийт гишүүдийн тоог хэлсэн. Данслаа тоо хүртэл гаргаад идэх юм. Ер нь гişүүд дэмжигчтэй бол нэг 5000 гаруй гişүүд бол байнга идэвхтэй гişүүдээр ирж штэ. Усан хугацаанд парламентод байж байхдаа ямар одоо гол хуулиуд дээр голлох үүрэг одоо өгч ажилласан бай. Мэдээж бас энэ сайдаар ажиллаж байсан учраас бас нөгөө бие дагаад хууль санаачлаад явах тийм боломжинд ер нь бол харах хязгаарлан бүтээсэн нь. Ер нь засгийн газрын гишүүн бол кабинетийн зарчмыг барьж ажилладаг. Засгийн газрын гишүүн өөр нэг хууль санаачилсан хууль хийгээд явах зөвхөмжгүй. Ер нь засгийн газраас гарч байгаа бүх хуулиуд тэрний дотор эрчим хүчний салбартаа эрчим хүчний яамныхаа хуулиуд бол ажиллана л да. Сайдын бол үндсэн үүрэг нь гэх юм бол. Тэр Монгол Улсын цэрэг техникийн байдал муу гэдэг юм биш. Ер нь цаашдаа ингээд сайжруулах чиглэлээр шатараатай ямар ажлуудыг хийх нь зүйтэй гэж та бас энэ улсын хурлын байнгын хороог даргалж байгаа нь хувьд бодож төлөвлөж байна вэ? Ер нь цэргийн зэвсэг техник бол байнга шинжлэгдэж байгаа хэвээр. Бид бүхэн одоо саяхан iPhone гэж гар утас гарлаа шүү дээ. Тэгэл 4, 5, 6 гэж шинжлэхдээ сүүлийнх нь аваад байгаа хэвээр юм болгоно. Шаардлага. Тэнтэй ялгаагүй. Цэргийн зэвсэг техник бол өдрөөс өдөрт бол шинжлэгдэж байгаа. Энэс шинжилтээс бид нар бол хоцрохсгүй. За тэгэхээр та нэг үе бас энэ салбарыг толгойлж, энэ салбарын бодлогыг тодорхойлж явсан хүн. Яг 10 жилийн өмнө сайн нөгөө илтгэл тавьсан зааланд яг энэ өдөр бас ажиллаа хүлээж авч ирсэн гэдэг ийм бас зүйлийг таны туслах ярьж байна. Ер нь бас энэ салбарт та ажиллаад ямар томоохон өөрчлөлтүүдийг хийхийг зориод түүндээ хүрсэн бол. За 10 жил гэдэг бол маш их хугацаа юм. Би эргэн дурсаж сая илтгэл тавихын өмнө л хэлж илээ. 10 жил энэ яг зааланд орж ирж Батлан малхын сайдаар томилогдож байлаа. За ер нь энэ хугацаанд бол мэдээж хийсэн ажлуудаа эргэж харахад хийх гэж байгаа ажлуудаа ч гэсэн хэлэхэд бол бас сэтгэл хангалуун байна. За яг тухайн үед бол зэвсэг хүчний шинжилтийн асуудлаар ялангуяа энхийг дэмжих ажиллагаанд энхийг сахиулах ажиллагаа гэж манайхан ярьдаг. Энхийг сахиулах ажиллагаанд яг эд оролцож эхэлж ирсэн үед ялж ирсэн үеийг өгөөд хүмүүс тэр болгоныг сайн бас ойлгодгүй гадаадын цэргүүдийг явуулаад байх буруу юм уу зөв юм уу энэ их хэцэгтэй тийм үед энхийг дэмжих ажиллагааны хуулийг бол олцож ирсэн мөн цэргүүдээ илгээж ирсэн Иракийн ажиллагаанд орж ирсэн Афганистанд орж ирсэн тэгээ Иракийн ажиллагаа бол бас нэлээд хүнд томоохон ажиллагаа байсан их цэргийн ажлуудыг бол хийжсэн. Түүнээс гадна одоо сүүлийн үед бол ер нь бүх л салбарууд ярьдаг болж тээ орон сууцны хөтөлбөр гээд тэгээд 2005-6 оноос бол зэвсэгт хүчин бол орон сууцны хөтөлбөр дэвшүүлж өнөөдөр юм тухайн үед бол 48 айлын орон сууцыг оруулж ирсэн.
хэлбэр хэрэгжүүлээ. Өнөөдрийн байдлаар бол 500-аад айл орон сууцтай болцсон байна. Харахад бол дэвшүүлж ирсэн зорилтууд, хөтөлбөрүүд маань бас үр дүнгээ өгч өргөжж явж байгаа талаас сэтгэл хангалуун байна да. Тэгэхээр Монгол Улсын цэрэг техникийн байдал муу гэдэг байгаа юм биш. Ер нь цаашдаа ингээд сайжруулах чиглэлээр шатараатай ямар ажлуудыг хийх нь зүйтэй гэж та бас энэ улсын хурлын байнгын хороог даргалж байгаа нь хувьд бодож төлөвлөж байна вэ? Ер нь цэргийн зэвсэг техник бол байнга шинжлэх явах хэрэгтэй. Бид бүхэн одоо саяхан iPhone гэж гар утас гарлаа шүү дээ. Тэгэл 4, 5, 6 гэж шинжлэхтэй сүүлийнх нь аваад байгаа зүйл юм болгоно. Шаардлага. Тэнтэй ялгаагүй. Цэргийн зэвсэг техник бол өдрөөс өдөрт бол шинжлэгдэж байгаа. Энэ шинжилтээс бид нар бол хоцрох ёсгүй. Орчин үеийн дэвшил технологи эзэмшиж сурах шаардлага бол бий болж байгаа. Тэрийг бол бүх сүүлийн үеийнхийг нь авдгуумаа гэхэд ямар ч гэсэн үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай дэвсэг техникээр хангаж явах хэрэгтэй. Бид сүүлийн үед төвийг сахих бодлого гэдээ ярих боллоо. Тэг гадаадад бодлогогүй юм шиг бас энэ бодлого нь ямар байдлаар ингэж нөлөөлөд байгаа юм бол ер нь энэ цаашдаа төвийг сахих бодлогоо өргөжлөөд явах юм уу? Байнгын орон дээр энэ талаар асуудлууд яригдчихэж байгаа юу? За байнгын орон дээр яг энэ төвийг сахих бодлогыг ороод ирсэн байж байгаа. Монгол улсын төрийн тэргүүн байнгын орон дээр танилцуулах ойр хугацаанд ярих гэж байгаа. Хийгдэж байгаа. Ийм болохоор урьдчилж одоо яриад ийм шийдвэр гарна, тийм бодлого гэж яриад хэрэггүй. Энэ төвийг сахих бодлогыг бол байнгын орон дээр ойрын хугацаанд хэлсэн. Танай байнгын орны одоо ажлыг сурвалжлах гэхээр дандаа асуудлууд нь хаалттай яваад байдаг. Тийм бас нэг онцлогтой байнгын ороогоо тий. Ер нь ойрын хугацаанд ямар асуудлууд байгааг та товчхон хэлэх боломж байгаа юу? За энэ хаалттай гэж хэллээ. Нууц асуудал гэж бас байна. Хаалттай зүйлүүд дээр нь бол ярихгүй. За ер нь ойрын хугацаанд бол за Африкийн зарим орнуудад бол дипломат харилцаа тогтоосон орнуудын асуудлыг шийдэх гэж байгаа. Энийг хэлсэн. Мөн гадаад сууж байгаа элчин сайдуудыг эргүүлэн татаж, мөн эргүүлэн томилох асуудлууд ойрын хугацаанд өнөөдрийн 15 цагийн хугацаанд бол хэлсэн гэж байгаа. Нээлттэй нь бол энэ хаалтайг нь бол яриад явах. Хугацаанд парламентод байж байхдаа ямар одоо гол хуулиуд дээр голлох үүрэг одоо өгч ажилласан бай. Мэдээж бас энэ сайдраар ажиллаж байсан учраас бас нөгөө бие дагаад хууль санаачлаад явах тийм боломжинд ер нь бол харах хязгаарлам гэсэн үү. Ер нь засгийн газрын гишүүн бол кабинетийн зарчмыг барьж ажилладаг. Засгийн газрын гишүүн өөр нэг хууль санаачилсан хууль хийгээд явах зөвхөмжгүй. Ер нь засгийн газраас гарч байгаа бүх хуулиуд тэрний дотор эрчим хүчний салбартаа эрчим хүчний яамныхаа хуулиуд бол ажиллана л да. Сайдын бол үндсэн үүрэг гэх юм бол их хурл дахь үүрэг нь. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол эрчим хүчний нэлээд томоохон 2025 онд хүртэл төлөвлөгөөг мастер төлөвлөгөөг бол баталсан. За эрчим хүчний хяналтын хуулийг бас баталж гаргуулсан. Гэх зэтэг нэлээд томоохон хууль хэрэгцээ ширээнд ажлуудыг хийгдсэн. Гэхдээ зөвхөн эрчим хүчний сайд бол хийхгүй л дээ. Их хурл дээр бол яамныхаа бодлогыг гаргаж их хурлаас мөн томилогдсон ажиллаж байгаа. Их хурлын гишүүдтэйгээ хамтарч бол гаргах ёстойг би зориуд хэлхийг хүсэж байгаа. Таныг сайд байхад 30 жил хийгдээгүй хөрөнгө оруулалтын ажлууд эрчим хүчний салбарт хийгдсэн гэдэг ийм мэдээлэл байгаа л да. Тодруулах юм бол дулааны 3 дугаар цахилгаан станц дээр өргөтгөлтэй ТЭЦ 4 амгалангийн дулааны цахилгаан станц гэж маш том бүтээн байгуулалт өрнөлөө шүү дээ. Тэгэхээр тийм 83 онд хамгийн сүүлд ТЭЦ 4 дугаар цахилгаан станц барьсан байдаг юм. Үе шаттайгаар барьж дуусгасан. Тэрнээс хойш бол томоохон цахилгаан станц, томоохон өргөтгөл шинтгэлийн ажлууд манай эрчим хүчний салбарт бол зүйн 30 жил бол хийгдэг үнэн. За яг хөө ер нь бол өнгөрсөн хугацаанд бол улс орны эдийн засаг хүндхэн байсан. Зөвхөн сэлбэг материалаа авах болохоос биш томоохон станцыг шинжлэх, шинэ станц барих санхүүгийн боломж үнэхээр бас хомс байсныг хэлмээр байна. За өнгөрсөн жил 12 онд бол эрчим хүчний хэрэглээ бол үнэхээр бол дутцсан. Дулааны хэрэглээ дутцсан. Ийм хүнд үе байсан. Тэгэхээр нэг станц барина гэдэг нь 3.5-аас 5 жилийн хугацаанд баригддаг нэг томоохон станц барина гэдэг. Одоо ТЭЦ 4 дугаар цахилгаан станцын хэмжээ. Салбарын болон эдийн засгийн чиглэлийн одоо эрдэмтдийн багийг Монголын эрчим хүчний ассоциацтай ярьж тэднэр бас хөндлөнгийн дүгнэлт гаргуулсан үндсэн дээр
энэ 2012 оны одоо эхний 1-р үлрэлт энэ одоо урьдчилгаа энэ тайлан гарсан юм байна. Тэгэхээр энэ тайлан дээр бол үнэхээр одоо Монгол улсын ойрын хугацаанд шаардлагатай байгаа тэр цахилгаан эрчим хүчний хэрэглээг 4-р цахилгаан станцыг өргөдөх замаар хаах нь хамгийн оновчтой хөвлөр мөн болно гэдэг эдийн засаг талаасаа, техник талаасаа, эрчим хүч талаасаа бүх талаас нь судлаад энэ хамгийн оновчтой хөвлөр болно гэж төсөл гаргасан ийм одоо төслийн ажил юм байна. Тэгээ манай эрчим хүчний инженерүүд, эрчим хүчний салбарын бид нар юу шийдсэн бэхээр одоо байгаа энэ суурин дээр тест төрөг хэдэн мегаваттаар өргөдөгч болох уу гэдэг асуудал дээр сайдын зөвлөл, шинжилгээ ухааны технологийн зөвлөлөөр ярьж байгаад бид нар ТЭЦ 3 дугаар станцыг 50 мегаваттаар өргөдөгч болох юм байна. 4 дугаар цахилгаан станцыг 120 мегаваттаар өргөдөгч болох юм байна. Эрдэнэтийн станцыг бол 35, Дархны станц 35 мегаваттаар өсгөж явчих болцоо. Энэ бол 1.5-аас 2 жилийн хугацаанд хийх болцоотой гэж үзсэн. Тэгээ энэнийг дагуу бол 3 дугаар цахилгаан станцыг 1 жилийн дотор хийж гүйцэтгсэн. Тест төрөг бол 1.8 жилийн хугацаанд бол хийж гүйцэтгсэн. Хугацаанд орсон. За түүнээс гадна хотын зүүн хэсэгт бол ямар ч станцууд байдгийг та бүхэн мэдэх бах. Тэгээ тэнд бол зөвхөн дулаан гаргадаг цахилгаан станц барих шийдвэр гарсан. Тэрний дагуу 300 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц өнгөрсөн жил ашиглалтанд орсон. Одоо бол 30% хэрэглээтэй л явж байна. Нэгээр хэлэх юм бол тэнд байгаа айлуудын шугам сүлжээг нь холбоод өгөх юм бол өрн хүчин чадлаараа ажиллаад Баян Зүрх дүүрэг дээр байгаа 80 гаруй уурын зуухад бол татан богдно гэсэн үг. Тэгээ шинээр мэдээж орон сууц барихад бол болцоотой. Шинээр айл өрхөд дулаан өрөх болцоотой. Ийм томоохон бүтээн байгуулалт болсон. Танилцуулгын нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор Улсын их хурлын гишүүн Сонин Пил оролцож байгаа. Тэгэхээр Сонин Пил гишүүний хувьд бол 2012-оос 2014 онд эрчим хүчний яамны сайдаар ажиллаж байсан. Тэгэхээр энэ одоо яаманд байхдаа нэлээд тийм томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн байгаа тодруулах юм бол ер нь бол эрчим хүчний салбарт 30 жилийн хэмжээнд хийгдээгүй ийм хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн. Тухайлах юм бол дулааны 3 дугаар цахилгаан станц, дулааны 4 дугаар цахилгаан станц дээр өргөдөгчлийн ажил, мөн Амгалангийн дулааны цахилгаан станц шинээр ашиглалтанд орсон гэдэг салбарын хүн биш юмаа гэхэд бас яг энэ салбарын хүн шиг ийм бүтээн байгуулалтуудыг хийж чадсан гэж энэ салбарын нонцолт юм байлээ. Тэгэхээр яг энэ Амгалангийн дулааны цахилгаан станцын талаар мэдээлэл авах гад бид Амгалан дулааны станцын төслийн нэгжийн захирал Баттөмөр гэдэг хүнээр яриулах юм бол нэлээд сайн мэдээлэл өгнө гэж эрчим хүчний яамнаас бидэнд хэлсэн. Тэгээ бид энэ дагуу Амгалангийн дулааны станц дээр ирээд байгаа. Тэгэхээр түүний өрөө энд байна. Ороод юутсан уулзаад үзье. Бид бол бас энэ Сонин Пил гэж хүн энэ салбарт ажиллаж байхдаа чухам юу хийсэн юм бэ? Эрчим хүчний салбарт ямар одоо томоохон бодлогуудыг дэвшүүлж ажилласан юм бэ гэдгийг бол сурвалжлаж явж байгаа. Тэгээ хамтдаа оръё. Сайн байна уу та? За сайн байна. Ханаас явж байна даа. Бид TM телевизийн танил хүнгээд нэвтрүүлгээс явж байгаа Сонин Пил гэдэг танай сайд байсан те. Та таних уу? Тэгээд энэ Амгалангийн дулааны цахилгаан станцыг өөрөө сайд авахтаа яг бас энэ ажлуудыг хийж исэн, гардаж хийж исэн гэд яамнаас хэлсэн. Тэгээд хин сайн мэдээлэх вэ? Хин талаар гайгүй сайн мэдээлчих бол гэсэн таны зааж өгсөн юм а. Тэгээд та мэдээлэл өгөх боломж байгаа юу? Амгалан дулааны станц гэдэг энэ том айл өрхийн голомтыг бол одоо бий болгоход бол хамгийн том чухал үүрэг гүйцэтгэсэн байна одоо манай эрчим хүчний сайд Сонин Пил сайд байгаа. За тэгээд энэ сайдын маань одоо хийсэн бүтээсэн одоо энэ ажил бол одоо өнөөдөр Улаанбаатар хотыг одоо дулаанаар хангаж байгаа та хүн бол одоо харж байгаа. Энэ төслийн гол ач холбогдол нь бол юу гэхээр одоо Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш нийт хамгийн хол хэрэглэгч нь бол 25 км гарan эрчим хүчний дулааны шугамар эрчим хүчийг бол дамжуулдаг. За энэ нь бол одоо горим тохируулах хийхэд бол маш хүндрэлтэй байдаг. За тэгээ энэ хүндрэлийг арилгах мөн өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээг хангахад бол энэ Амгалан дулааны станцын гол ач холбогдол оршиж байгаа. За Амгалан дулааны станц ашиглалтанд орсноор бол одоо дулаан хангамжийн систем найдвартай болохоос гадна ТЭЦ 3 дугаар ТЭЦ 3-ын дунд даралтын ачааллыг бол бүрэн авч ажиллах мөн одоо нэмж бол 300-аас 400 мегаваттаар бол одоо өргөдөх тийм бүрэн боломжтой. За энэний дагуу бол
засгийн газарт бол одоо эрчим хүчний яамнаас бол энэ одоо хүндрэлийг арилгах мөн өснө нэмэгдэж байгаа дулааныг хаахад зорилгоор бол одоо амгалан дулааны станцыг бол одоо засгийн газарт оруулж 2013 онд бол 55 тогтоолыг бол гаргуулж амгалан дулааны станцыг барих энэ бүх боломжийг бол бүрдүүлж өгсөн. За энэний дагуу бол засгийн газар бол эрчим хүчний яамны сайд сонон бэл мөн юуны эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр сайд нарт бол одоо эрх хөгж төлхөр гардуулах нөхцөлтөөр энэ гэрээг бол 13 оны 4 сарын 21-нд бол гэрээг үзүүлсэн. За энэ нь бол одоо төлхөр гардуулах нөхцөлтөөр энэ станцыг бол хүлээлгэж өгөх. Мөн одоо энэ ажлыг бол одоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр барилт тус усралтын ажлыг эхлүүлэх ийм шийдвэрийг гаргуулж өгсөн л доо. За энэний дагуу бол одоо 2013 оны 8 сарын 21-нд бол анхны шанг бол тавьж энэ ажил бол бүрэн эхэлсэн байгаа. За манай эрчим хүчний яамны хамт олон энэ ажилд бол маш их тусалсан, дэмжижсэн. Тэгээд бас мэдээж одоо сайдтай мөн хамт олондоо бас баяр тасгаас илэрхийлээ. Ийм том станц ашиглалтанд оруулж одоо 2015 оны 11 сарын 27-нд анхныхаа туршилт тохируулгын галгааг хийснээр бол өнөөдөр Улаанбаатар хотод бол одоо нэг 27-оос хойш 11 сарын 27-оос хойш өнөөдөр хүртэл нэг 120 мянган гаруй гигакалори дулаан үйлдвэрлэдэг байж байна. Таны 5 дугаар цахилгаан станцыг барина гэд нэлээ олон ажлууд явагдсан. Одоо ер нь юу болж байна вэ? Баригдах нь уу? За нэг хэрэгтэй олон жил яригдж байгаа асуудал юм аа. За ер нь бол манай засгийн газар 5 дугаар цахилгаан станцын талаар олон удаа засгийн газрын шийдвэрүүд гарсан. Тэгээд үндсэндээ бол эрчим хүчний сайд сангийн сайд нарыг хамтарсан гэрээг бол үндсэндээ 5 дугаар цахилгаан станц Орсын компани консорциумтай бол гэрээгээ зурцсан. Үндсэн гэрээгээ зурцсан. За тэр компани одоо хийх л үлдэж байгаа. Тэг хийн гэж яригадад бол энэ ч бас жил гарах хугацаанд явж байна л да. За энд бол яг тэр гадаадын хөрөнгө оруулагчийг буруутгаач бас яг хоёр нь томоохон мөнгө босгоход томоохон ийм станц барихад бол мэдээж хөрөнгө оруулалт шаардлагадаг том компаниуд жижиг компани бүгд байдаг зүйлүүд. За өнөөдрийн манай мөрдөгдөж байгаа цахилгаан эрчим хүчний дулааны тариф бол дэлхийн жишгээс хол хямд. Нэгөр хэлбэл одоо айл өрхөдөд нэг 90 орчим төгрөг, аж ахуйн байгууллагууд 120 гаруй төгрөг. Тэгэл центд хавах юм бол нэг 5.5 цент л болчиход байгаа. Энэ бодит одоо үн олж чадж байгааг гэдэг дээр бас хүндрэлтэй байдал үүсчихэд байгаа. Үн тарифын асуудал дээр бол хэлцэл хийгдээд байгаа гэж хэлмээр байгаа юм л да. Энэ компаниуд бол доод тол нь 8 центээс эхэлж хиймээр байна. 8-аас 10 центээр өгмөр байна. 1 киловатт ирж байгаа. Тэгвэл манай станц барих уулзаад гэдэг. Манайх бол одоо өнөөдрийн мөрдөгч байгаа тарифынхаа дагуу авах гэдэг. Энэ бас ингээл жоохон асуудалтай зүйлүүд явал хугацаа нь бол удаашрал байна. Би нэвтрүүлгийн ханчдыг энэ коридор тавьчих дуртай. Ягаад тэгэхээр энд та бүхний монтаж байгаа тий. Монтаж. Энэ бол 12-аас 16 онд их хурлын гишүүд байна. Энд бол би одоо их хурлын гишүүдээс энд байж байгаа гэсэн үг. За түүнээс гадна би 4-өөс 8 онд их хурлын гишүүн байсан. Энд байна. За энд бол байхад ер нь та хүндэлж явдаг анги чинь улсын их хурлын гишүүн гэвэл юм бэ. За ер нь тэгээд би Ахмад хуучин гишүүдэд хүндлэлтэй. Ялангуяа 4-5 улираас суудсан гишүүд маш олон байна. Эднэрийг бол би тэрийг заавал нэрсгэлээд бүгдэнтэй би дотн найрсаг харилцаатай зөвлөгөө авдаг ийм л хэмжээд байдаг. Энэ бол их хурлын гишүүдийг тэр нь сайн юм уу гэж ялгах нь хайшим. Би бүгдэнтэй сайн харилцаатай гэж хэлж болно. Би энэ одоо ингээд их 2 удаа парламентд сонгогдож байна. Би энэ одоо хүнтэй муудалцсан самдгүй юм аа. Би ч идэ тулж чуулган дээр зөндөө айлг хэрэлдэхин тэргэх гишүүд байдаг л да. Тэгээ би эргээд утсан чи ер нь яг тэр би ч идэ тулж хэрэлж байгаагүй юм билээ. Гайгүй тэгээд маргаан бол гард юм аа. Гарахаас тэгээд би тэгэл хүлээстэй орхичдیں۔ За дараа нь уур гарсныхын дараа яри өөрөө ч гэсэн тайвширсны дараа яриа да гэж боддоо шүү дээ.
Ер нь бас энэ олон нийтийн хандлагч тэр байдаг бизнес хийж исэн хүн төрд орохоор жоохон сөрөг утгаар нь хардаг. Та бол бас бизнес хийж ижгаад төрд орсон тий. За тэгэл хүн ямар өнцгөөс яаж харах нь. Гэхдээ миний хувьд бол 13 жилийн бизнес хийж ирсэн. Нэгээр хэлбэл 90 оноос эхэлж бизнес хийсэн. Тэгээд 2000 оноос хойш бол дандаа улс төрөд явж байна да. Тэгэхээр бас бизнес гэж харах уу, улс төр гэж харах уу юм. Тэгэхээр үндсэн сүүлийн 13 жил бол тасралтгүй улс төрөд ажиллаж байна. Яг энэ одоо өөрснийхөө гараар баялаг бүтээж исэн хүмүүс төрд ороод одоо тухайлбал бизнесмэнүүд гэж хэлж болно тий. Төрд орохоор зэрэг тэр хүмүүсийн давуу тал нь юу байд юм бэ? Та өөрөө ингээд биеэрээ туулаа явж байгаагийн хувьд. За мэдээ давуу зэрэг олон талууд байдаг баха. Давуу тал гэх юм бол за ер нь бол зөвхөн шийдвэр гаргаад суух ш. Ялангуяа энэ гүйцэтгэх засал засгийн газарт ажиллахад бол аж ахуйн байгууллагууд төрчихсөн бол бас хийх арга замуудын бас хялбар олж хардаг. Түүнээс гадна аж ахуйн байгууллагуудын бол зовлон гэх мэтнэ. Тийм болохоор бас үгийг сонсоод өөрөө зовж ирсэн бизнес эрхэлж хүний хувьд бол бас зовлон жаргалыг бүгдийн мэддэг хувьд бол ажил хийхэд бас дөхөн талууд бол бий. За яг ер нь бол бизнес хийж ирсэн гэдэг буруугаар ашиглаад буруугаар хүмүүс харах юм бол бас л бизнес эрхэлдэг улсууд төр буруу өнцгөөс харах юм бол буруу л ярих байх. Тэгээ миний хувьд бол бизнес гэхээс илүү төрийн засаг их хурлд бол их сүүлийн 15 жил ажиллаж байна доо. 2014-өөс 8 онд тий та хаана вэ? Энэ. Тийм байна энд байна тий. Энд байж. Дархнаас сонгогдсон та тий. Дархнаас сонгогдсон. Дарханд ер нь гайгүй ажиллаж чадсан өнгөрсөн хугацаанд. За ер нь тэгээд яг миний нутаг юм л да дархан бол би 10 жилээ тэнд дүргсэн төгсөөд тэнд очиж ажилласан. Их хурлын өхөл улс төрийн гараа бол дархантай холбоотой болохоор байнга л холбоотой байх юм. Байнга л очиж явах юм. Тэгээд гишүүнийхээ хувьд ч одоо ажилдаг. За гишүүн биш болсон ч гэсэн бүгдээрээ таньдаг болохоор бизнес хүний хувьд ч гэсэн хүнтэй туслах, дэмжих, хамтран ажиллах энэ зөндөө олон юмнууд байна. Тэгэхээр байнгын холбоотой газар бол яхахгүй дархан. Миний нутгал да яхахгүй. 16 онд танаас дэвших бодолтой шийдэж амжааг байна уу? 16 маань сонгуул хаяанд ирсэн байна. Одоохондоо бол хараахан шийдэг байна. Шийдэж амжаагүй л явж байна. Ордо та бүхэн нилээ ороод хараад байна тий чуулганы уралдаа. Цагаан сараас өмнө нилээ асуудлуудыг шахаж байгаа шүү. Та ер нь жоохон чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ таны хичээлдэг спорт? За ер нь бол их олон спортоор хичээлж ирсэн баг да. За нэг голлох спорт гэмэд волейбол тоглодог байсан. Сургуулийн шигшээ багт, аймгийнхаа шигшээ багт, тухайн дархан хотынхаа шигшээ багт тоглодог байсан. Дараа нь 10 жилээ төгсөөд цэргийн нэгдсэн дээд сургуулийн шигшээ багт тоглодог байсан. Тэр бүрээд юм зүгээр дээш. Дээш. Юу гучаад авчихсан. Тэгэхгүй юу нэг юу хийчих юм аа дуусчих. Ачаан тоглож дээ. Тэр бол спортоор бол нэлээд их олон спортоор хичээлж байсан. Спорт дуртай гэж болно. Зав арах юм бол спортын зааланд орох дуртай шүү. Гэхдээ ойрон дээрээс орч чадахгүй байна. Волейболын зэрэгтэй юу? Волейболын нэгдүгээр зэрэгтэй. Тэгээд их олон спортын зэрэгтэй. Цэргийн болохоо цэргийн спортын бас зэрэгүүд бол бий. За түүнээс гадна модон бөмбөгийн спортыг сүүлийн үед бол хөгжүүлж байна. Ерөнхийлөгчээр нь ажиллаж байна, тоглож байна. Спортын мастерын зэрэг хамгаалсан. Спортын бас мастер 2006 онд болсон. Ийм байна спортын хувьд бол. Ер нь бол чөлөө цаг гарвал 7 хоногтой хэдэн өдрийн зааланд өнгөрөөж байна. За нэг удаа л очиж чадчих байх юм. Бараг чадахгүй болчиход байна даа сүүлүүд. Гишүүдийн бага нас яаж өнгөрдөг юм бэ? Зарим хүмүүс хэлэхдээ бол одоо энэ цагаан цахнууч гэж ярьдаг тий. Эцэгээс боловсрол эзэмшээл тэгээд шууд одоо гишүүн болцсон юм шиг хардаг. Таны бас нөгөө тухай зүйлийг уншиж яхад залуудаа ажил хийдэг байсан, оюутан байхдаа ажил хийдэг байсан гэдэг ийм зүйлийг харсан л та.
За миний ээж бол эмч, бага эмч, аав бол багш. Ийм сэхэтний гэр бүл төрсөн л да. Тухайн үед бол сэхэтний бол яг хуу амьдрал бол дундаж амьдралтай л айл гэж ойлгож байна. Гэхдээ аав ээжтэй би туслах зэрэгээр би ахтайгаа бол зуны амралтаар дандаа ажил хийдэг гэсэн. Нэгвэр хэлэх бол намар хичээл ихтгэс сургалтынхаа формыг хичээлийн хэрэгслээр авчих хэмжээний мөнгө бол хөрөнгөлүүлждэг байсан. 200 төгрөгийн цалин авч ирсэн шиг сандын сар. Тэр үед бол их мөнгө л да. Одоогийн баг 200 сая төгрөгөөс ч орох илүү жин дарна гэж ойлгож байна. Тэгж ажилтдаг байсан. Тийм болохоор багаасаа ер нь хөдөлмөрийн ам бишгийг бол үзсэн гэж ойлгож байна. Манай аав ээж хоёр хоёлаа бол шаардлага өндөртэй ийм хүмүүс байсан. Тэгээд спортоор бол хичээл хийдэмжин. Тэгээд ер нь цав цагаараа тэгж сэлгүүцэх гадуур тийм болцоо болохгүй. Хичээл хийлгэн. За 100 бол 2-3 сар амартай юм чи тэр амралтын үед ажил хийгээл. Эсвэл хөдөлмөр зөсөлтөнд явна. Тэр чинь тэгдэг байсан. Тэгээ 8 сараас өлөр бол хөдөлмөр зөсөлт ангийнхантайгаа 10 жилийнхантайгаа явчихна. Ингэж л өнгөрөөсөн дөө. Ямар одоо ажил хийх байгаа л доо? За манай гэрт бол хүнсний амнаад их ойрхон байсан. Чихрийн үйлдвэр дээр ажилладаг байсан. Тэгээ хөөхт ах цаг болохоор бас чихэр идэх гэж бас ажилласан болоо гэж боддог шүү дээ. Махкомнат бас ойрхон байдаг байсан. Махкомнатд очино. Тэгээд би самдыма тухайн үед бол тийм дуумчуултай адилхан хүнд ажил хийхгүй шүү дээ. Тэгээд хайрцаг зөөх, хайрцагны таг хадах чихрийн. За чихрийн ингээд бас хог цэвэрлэнэ. Ингээд чихрийн цаас мас тэгээд чихрийн юм юу гэж ярьдیں۔ Мас гэж ярьдیں۔ Тэрмээр насгарсан тэрмээрийг цэвэрлэл хүүхдийн болсоо наагур цаг гар хөлийн үзэртэл зарагдаж ажил хийн л дээ. Ийм хялбархан ажлуудыг л хийлгэнэ. Угаас тэр социализмын үед чинь бол бас хүний хөдөлмөрийг бол бас ажил олгохтой бол хүүхдэд тохирсон ажлыг олох бас их нарийн заалтуудтай хүнд юу шүү дээ. Одоо шиг хаан чамаг ажиллаж болно гэдэг ингээд одоо харж явах гэх юм биш үү. Багнаас нэг хүүхдээ ямар ч хөдөлмөр аюулгүй дүрм зөрчсөн ажил болж байх юм. Тэр үед бол айгүй хатуу дэг журамтай байсан учраас хөдөлмөрийн гэрээгээд хүүхд төрсөн ажлыг л олгодог байсан та тэр. Тэр сүүлдээ 9-10 дугаар ангид орохдоо бол би айгүй том хүн ажил хийдэг байсан. Гөрөөш хийдэг байсан. Чихэр зөөн, хайлттай чихэр ачин, элсэн чихэр ачин, буулгана. Тэгээ богоонд машин тачдаг. Тийм том хүний ажлыг бол хийдэг болсон байсан. Тэгээ юм том битэйч байсан. Миний том хүмүүстэй адилхан хэмжээтэй ажил хийдэг байсан. Тэгээ шантрах, зовох, хөл гар дээр юм очиж байгаад унгах, уйлах, алиэсэн өсгөвдөө тийм л байсан. Үнтэй л адилхан хөвгтөдтэй л адилхан тэгж төссөн дөө. Таас зөвхөн гишүүнийхээ ажлыг хийгээ зогсохгүй хажуугаар нь сайд одоо бас байнга ороог даргалж байна тий. Ер нь энэ нөгөө давхар дээл гэж яриад байдаг. Ачаал нэлээ их үү? Ер нь ажлаа зөв зохион байгуулж чадах юм бол ямар ч ажлыг хийж болдог шүү дээ. Тэгээ ачаал ихсэл явна. Тэгээ нэгэнт сайд хийж байгаа бол их хурлын гишүүнээс татгалзаж байна тэр харах боломжгүй юм чинь. Хамтран хийгээд явах шийдсэн бол хоёулын хийгээл явах хэрэгтэй. Болцоо бол байгаа. Ажлаа зөв зохион байгуулах хэрэгтэй. Түүнээс ажилд дийлдэхгүй болцоод хоёулангийг хийж чадахгүй чи хоёулангийн авсраа хийж байгааг нь алийг тэрэх. Тэгээ ямар нөхдүүдтэй би ямар шөмжөлтэй хандж байгаа биш юм. Тэгж л хэлмээр байна. Ажлаа зөв зохион байгуулаад нэг ажлын нагрууцгийг аль болохоор зөв зохистой ажил хийх явж болцоод би 2 ч удаа засгийн газрын гишүүнээр томилж ажилласан. Болж л байсан. 6-8 онд би сайд л байсан. Их хурлын чуулгандаа суугаад тэгэл засгийн газрын сайдын хуралдаа суугаад сайдын ажил хийгээл явдаг л байсан. Болдог л байсан. Сая ч гэсэн ажилласан. Болж л байсан. Цаашд ч гэсэн болох байх гэж харж байгаа шүү дээ. Таныг бас нөгөө анзаараад хахад чуулганы хуралдаан дээр сууж байгаад ярьжсэн те хин нэгэнтэй нэг муудалцаад нэг хин нэгэн лөө дайраад давшлаад байдаггүй. Үнэхээр тийм 50% юм уу? Аль эсвэл таны одоо санаачилсан хууль батлагдаад таны одоо хүснээр яваад таны эрх ашиг хөндөгддөггүй яваад идэг юм уу гэдэг юм уу? За өөрөө бол би бас нийт ч шилж болно хүмүүстэй муудалцаад байхгүй. Тийм болохоор бол нэг талаас ажлаа явуулахад бас дөхөн байж байгаа гэдэг. Харьцааны хууль гон чинь харьцаа шүү дээ. Зөв ойлголцоод харьцаад яваад бас хуулиуд засгийн газрын ямаас сайдын хувьд бол ажил юм бол бас их дэмжээл явдаг юм. Ер нь тэгэж хүн муудалцаж шийдэлж ойрлснараа асуудал шийдэхгүй шүү дээ. Шийдэгдэггүй шүү дээ. Зарим хүмүүс одоо их орой цаашгарсан хүний ажлыг сайн явдаг гэж боддөө шүү. Ажлаад хийх хэрэгтэй шүү дээ. Тэгж муудалцаад яах юм. Тэгээд тэгж л хэлмээр байна. Тэгээд ойрлоод асуудлыг өөрснийгээ л тодруулж харагддаг юм байгаа үстэй хүмүүс. Хэрэлцснээр тэрний
тодорч байгаа өөрсдөө шударгач гэдэг юм уу өөрийнхөө имижэл бүрдүүлж байгаа юм байлгүй дээ. Түүнээс ч яг бодит ажлын төлөө тэгж уурж уцаарч байгаа сайн л байна гэж хэлмээр байна. Та хэр нээлттэй хүн бэ? За маш их нээлттэй гэж болно. Эмэгтэй ч эрэгтэй ч ямар ч хүмүүстэй бол нээлттэй юм яриа л явна. Хоолунд идэхтэй бол гişүүдтэйгээ бүхэл одоо асуудал амьдралынхаа энэ чи явж штэ энэ амьдрал бүхэл юм нээлттэй яриа л явдаг. Нууц авах юм бол юм байхгүй. Хэмжлээтэй нээлттэй гэж хэлж болно. Хамгийн сүүл та хизээ тийм дэлбэртлээ хуурлав. За ер нь уурлах бүхэн төм бол зөндөл байдаг шнэ. Дэлбэрээд авч чадаа явахад дэлбэртээ уурлцсан нэ санахгүй нэ. Ер нь чуулган сууж явах, бангараа сууж явах, уур хөрмээр асуудлууд бол зөндөл байдаг. Тэгээ байлаагээд тэр болгоны гаргаад ч одоо яг хөтэ тэгэл өөрөө үзэл бодлоо хийлээл тэгэл арчлалын зарчмаар санал хураалтаа шийдээл явна шүү дээ. Уурлаа гэд миний уурснаа дагуу шийдэгдэхгүй болчихгүй нэ ойлгомжтой болохоор тодорхой хэмжээнд уур хөрсөн ч гэсэн асуудлаа илэрхийлчихэд санал хураалтаа өгөөл явдаг би. Тэгээ нэг нь толгоороо шийдчихүү тэгээд яг тэр төстэй гэдэг. Ер нь бол энэ бас улсын хурлын гишүүн дээрний төрийн бодлого тодорхойлоод явж байгаа хүний хувьд энэ Монгол улсын хөгжлийг та ер нь хэрхэн харж байна? Өнөөдөр бас эдийн засгийн нөхцөл байдалд ороо байна. Дээр нь засаглал тийм доктортой биш вэ шүү дээ, тий. Тэгэхээр энэ хүнийг ярихаас илүү одоо энэ манай үндсэн хууль чинь нэрээсээ энэ парламентын засаглал чинь практик болдог. Ман болж улс төрийн сонгуульд оролцдог. Улс төрийн энэ нам бий болгож идэг. За бүр дэш засаг газар байгуулагдах зөвлөлөө практикууд намын төлөөлөл өрдүүлж идэг. Ийм л хууль штэ. Хуулинд л явж байгаа. Түүнээс би хэн нэгэн хүн одоо нэгэн практик гэж бид нар шиг шүүмжилдэгч төвчдөг. Соны хэлээр хүндээ биш байгаа юм л да. Хууль нь ийм л болох чадж байгаа. Тэгэхээр үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гэж юу? Тодорхой хэмжээнд өөрчлөх шаардлага бол байгаа юм. Бид нар парламентын засаглалтаа гэдэг мөрдлөө бодтой л парламентын засаглаж чадчихна. Хаас парламентын засаглаж чаддаг. Тэр хэлэгчийн засаглал бол байж байна. Тэгээ төрийн 3 өндөрлөг 93 толгой гэдэг чинь нэлвэл 3 өөр тишэл байна гэдэг л бас харагдаад гурлаа мод заяадаг алдсан халуул байна. Гэхдээ асуудал 3 талаас биш. Нэг л одоо чиглэл парламент засаглал парламент шийдвэр гаргал явдаг нэг л толгойтой байх юм бол айгу зөвөл гэж миний хувийн хувьд үздэг. Тийм цаашдаа иймэрхүү байдал нь улам даамжраад нэг үндсэн хуулиндаа тодорхой хэмжээнд гарах хүрч өөрчлөхгүй бол энэ өөрчлөгдөхгүй байж лээ. Ирэх одоо 16 оны бид намар ихтэл одоо хэдэн намууд гараад ирсэн хэрэлдээ засгаа өргөж чадахгүй сууж байна. Бас л өрдөөснөө дараа хэдэн сарын дараа засаг огцруулна гэж яриад байж л. Ийм засгийг тогтворгүй чадамжгүй болох ийм нөхцөл нь бүрдсэн үндсэн хууль байна л да. Тэгээ үндсэн хуулийг зохиогчд үндсэн хуулийн цэцгийг ч гэдэг юм уу энэ хууль мэддэг болсон. Та нар л энэ үндсэн хуулийг энэ буруутгах хийгээд байгаа сэглэггүйтэй байгаа өмлөөд байгаа л гэж яриад байгаа. Нэг рүүгээ л одоо чихэж байгаа гэдэг. Энэ гэхдээ тодорхой хэмжээний өөрчлөх цаг нь бас болсон гэж үзэж байгаа. Би тэгээ зэрэгэлдээ энэ улс орнуудыг ингээ хардаг л да. Томоохон гүрнүүдийг ингээ харъя. Америк ерөнхийлөгчийн засаглалтаа байна. Хятад ерөнхийлөгчийн засаглалтаа, Орос ерөнхийлөгчийн засаглалтаа. Гэхдээ би ерөнхийлөгчийн засаглалыг би сайн гэж магтаж хэлэх гээд байгаа хүн биш л дээ. Энэ манай үндсэн хууль бол арай бас хараахан 25 жил ингэж явж ирлээ. Зулан жаргалыг бүгднгийн бас туулж байгаа хүний хувьд бол шөмжлөлт ханддаг зүйлүүд бол би арай нэг тодорхой хэмжээний өөрчлөх шаардлага байна уу гэж байгаа л гэж боддог. Тэгээ сая үндсэн хуулийг өөрчлөгээд нэг 53 гишүүн гар үсэг зураад Батбаяр гишүүнээр ахлаас 53 гишүүн өргөн барьсан. Тэгээд бас нэг амжилттай явж чадаагүй л байна. Ер нь бол эцэг нэгэн цаг тодорхой хугацааны дараа хийх байхаа гэж бодож байгаа. Нэг тодорхой хэмжээний өөрчлөлт явах шаардлага бол байна. Одоо энэ нөхцөл маань улс орныг хөгжлийг боомлоод байна. Энд л их санаа зовоод байгаа. Нэг асуудал шийдэх гэхээр нэг тал парламент ч тийм үү засгийн газар гэл зөрчилд ороод байгаа. Ингэсээр байж бол их олон томоохон төслүүд, томоохон шийдвэрүүдээс ухралт болчихлоо шүү дээ. Улс Монгол улсын хувьд. Эдийн засагт аягүй том хохирол болоод байгаа. Шийдээ явуучих зүйл бол маш олон байна. Тэгэхээр тодорхой хэмжээний өөрчлөх ёстой л гэсэн байр суурьтай байдаг. Өөрчлөх байх гэж найдсан дараагийн их хурлж байдаг юм уу? Парламент хэсэглээд. Монголын үндэсний ардчилсан нам ер нь хүмүүс нь зарим нь гараад ах юм. Одоо ер нь яг хичнээн гишүүнтэй байна уу? За их хурлд ярьж гинөө ер нь бол нийт гишүүдийн тоог ялж. За ер нь бол их тодорхой нарийнхан манай хувьд бол
данслаа тоо хүртэл гаргаад идэх. Ер нь гişүүд дэмжигчтэй бол нэг 5000 гаруй гişүүд бол байнга идэвхтэй гişүүд ирж штэ. Байнгын үйл ажиллагаанд ордог гişүүд бол би. За их хурлд бол 3 их хурлын гишүүн байна. За нэг их хурлын гишүүн маань Махнам руу орсон, нэг их хурлын гишүүн Арцнам руу орсон. Тэр хүмүүсийн өөрийнх нь сонголт авах энэ дээр бол нэг тодорхой яриад ах юу ах вэ хүмүүсийн асуудал. За бидний урилгыг хүлээж аваад таны ажлыг сурвалжлуулах ийм боломжийг олгосон танд маш их баярлалаа. За удахгүй цагаан сар болох гэж байна. Ер нь тэгээ би цагаан сарыг бүр багасаа их тэмдэглэж ирсэн ахмад уурлууд их сайн мэддэг юм аа. Бас хүлээдэг баяруудын нэг л дээ. Ганц харамсалтай би чинь 80-аад оны бүтээгдэхүүн 80-аад онд чинь бол бүр хүчтэй байсан. Цагаан сар хийлгдэггүй. Зарим ахмад уурлууд бол нууж хийдэг. Нууцаар очиж шинэлдэг үе байсан. Тэгэхээр яг тэр үед бол мачтын баярал гэж нэрлэдэг байсан. Мачтал тэмдэглэж явах хэвээр. Түүнээс төрийн албаа хаагч гэдэг юм уу? Багш нар ялангуяа эмчнэр тийм хийж болохгүй гэд манай ээж аав энэ төр ер нь дараа нараас нууж ил цагаан сар нэг 5-ны идэ зассан хэмтгэлж яхахыг би сандгийн. Тийм л одоо нөхцөлд ор цагаан сараар тэмдэглэж иддэг тийм нөхцөл байжээ гэж би боддгийг. Тэгээ одоо бол үнэхээр харж ахт бол цагаан сарыг сайхан өргөн тэмдэглэдэг болчихж. Ялангуяа би залуучуудыг ахмадууд ингээ харахад бол ёс заншлаа аяйгүй их дээдэлдэг. Ёс заншлаараа хийж байна. Түүнээс гадна би хувцсуудыг хараад их гоё баярлдаг. Үндэсний хувцаар. Үндэсний хувцсууд өмсдөг. Тэр үед бол үндэсний хувцсыг өмсвөл одоо болохгүй шүү дээ. Үндэсний хувцс өмссөн хүнийг ер нь ажлын байран дээр үндэсний хувцс өмсөд ороод ирэхэд бол та нар одоо зохисгүй хувцсан байна гэж хөөдөг, дуудаг тийм үе бол байсан. 80-аад онд л. Тэг үндэсний хувцсаараа бол манай үндэсний хувцс ямар агуу юм бэ гэдгийг би өдрөө өдөр тардаг. Хүмүүсээ цагаан сар аяг гоё идэг болцсон. Үндэс ёс заншлаа бол аягүй их сэргээдэг болцсон. Аягүй гоё баяр болдог төлөв сэтгэл хангалуун байдаг юм аа. Тэгээд ард иргэдээ удахгүй цагаан сар болон цагаан сараа сайхан шинэлээрээ гэж яриад. За баярлалаа танд. За маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье танай телевизэнд. За баярлалаа. Танилцах нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор Улсын их хурлын гишүүн Сонин Фил оролцож байгаа. Тэгэхээр Сонин Фил гишүүний хувьд бол 2012-оос 2014 онд эрчим хүчний яамны сайдаар ажиллаж байсан. Тэгэхээр энэ одоо яаманд байхдаа нэлээд тийм томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн байгаа тодруулах юм бол ер нь бол эрчим хүчний салбарт 30 жилийн хэмжээнд хийгдээгүй ийм хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн. Тухайлах юм бол дулааны 3-р цахилгаан станц, дулааны 4-р цахилгаан станц дээр өргөдгөлийн ажил, мөн Амгалангийн дулааны цахилгаан станц шинээр ашиглалтанд орсон гэдэг салбарын хүн биш юмаа гэхэд бас яг энэ салбарын хүн шиг ийм бүтээн байгуулалтуудыг хийж чадсан гэж энэ салбарын онцлог юм билээ. Багасаа юм хөдөлмөрийн хамт шимийг бол үдсэн гэж ойлгож байна. Манай аав ээж хоёр хоёлаа олох шаардлага өндөртэй ийм хүмүүс байсан. Бээр нь одоо ингээд их гай 2 удаа парламент сонгож чинь бээр нь одоо хүнтэй муудалцсан сандгүй маа. Би ч идэ тулж чуулган дээр зөндөө айлг хэрэлдэхийн тэргөхөө гişүүд байдаг л да. Тэгээ би эргээд утсаж юм. Яг тэ би ч идэ тулж хэрэлдэж байгаагүй юм билээ. Монголын үндэсний ардчилсан нам ер нь хүмүүс нь зарим нь гараад ах юм. Одоо ер нь яг хичнээн гишүүнтэй байна уу? За их хурлд ярьж гинөө ер нь бол нийт гишүүдийн тоог ялсан. Данслаа тоо хүртэл гаргаад идэх. Ер нь гişүүд дэмжигчтэй бол нэг 5000 гаруй гişүүд бол байнга идэвхтэй гişүүд ярьж штэ. Усан хугацаанд парламентод байж байхдаа ямар одоо гол хуулиуд дээр голлох үүрэг одоо өгч ажилласан бай. Мэдээж бас энэ сайдаар ажиллаж байсан учраас бас нөгөө бие дагаад хууль санаачлаад явах тийм боломжинд ер нь бол харах хязгаарлан бүтээсэн нь. Ер нь засгийн газрын гишүүн бол кабинетийн зарчмыг барьж ажилладаг. Засгийн газрын гишүүн өөр нэг хууль санаачилсан хууль хийгээд явах зөвхөмжгүй. Ер нь засгийн газраас гарч байгаа бүх хуулиуд тэрний дотор эрчим хүчний салбартаа эрчим хүчний яамныхаа хуулиуд бол ажиллана л да. Сайдын бол үндсэн үүрэг гэх юм бол. Тэр Монгол Улсын цэрэг техникийн байдал муу гэдэг юм биш. Ер нь цаашдаа ингээд сайжруулах чиглэлээр шатараатай ямар ажлуудыг хийх нь зүйтэй гэж та бас энэ Улсын их хурлын байнгын хороог даргалж байгаа нь хувьд бодож төлөвлөж байна вэ? Ер нь цэргийн зэвсэг техник бол байнга шинжлэгдэж байгаа хэвээр. Бид бүхэн одоо саяхан iPhone гэж гар утас гарлаа шүү дээ. Тэгэл 4, 5, 6 гэж шинжлэхдээ сүүлийнх нь аваад байгаа юм болгоно. Шаардлага. Тэнтэй ялгаагүй. Цэргийн зэвсэг техник бол өдрөөс өдөрт бол шинжлэгдэж байгаа. Энэс шинжилтээс бид нар бол хоцрох хэсгүй.
Улсын хурлын аюулгүй байдал, гадаад бодлого, зэвсэг техник гээд маш чухал асуудлыг хариуцаж ажилладаг. Үүний тулд бодлогыг тодорхойлдог Улсын хурлын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын ажлыг та бүхэндээ танилцууллаа. Энэ удаагийн нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаарт Улсын хурлд Монгол Ардын намын бүлгийн дарга Бямцагт оролцох болно. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.